Найз нь Монголд очихгүй шүү дээ. Тэглээ чинь хар утаанд ээж аваа хоёр наа Монголд байлгахдгүй юм уу? Харин энүүгээр бүр монголчууд дүүрэн нөгөө гişүүд сайд нарын хүүхдүүд чинь битүү. Тэг яах вэ найз нь тэднэр дунд орж нэг худлаа үний инээхээс үнээр залхаж чинь. Харин та нар гоё хүрээд ирэлдээ. Найзуудаараа нийлж гоё шоуд ил да. Ийм гоё ахт чам. Хөөдаад тийштэй тэгээд. Үгүй харин тэгээ агаа би. Тэрэлжээ даруй хоосон гэрээнд 500 сая минь өдрийн. Тийм өдрийн. Ямар тэгээд халуун орон руу явж чадах юм штэ. Хамгийн ойрхон боломж нь тэр үе штэ. Агаар амьсгалыг гэвэл тийм ажиллаж олсон мөнгөө тэгэл нэг өдөр агаар амьсгалыг гээл зарцуулаад дуусах юм байна. Амралтын өдөр дайруулаад. Үгүй тэгэхгүй бол одоо энэ хүүхдүүдийг чи элэг бүр уушиг зүрхстэй будаа боллоо штэ. Тийм. Үгүй одоо тэг хүүхдүүд ч гэлт одоо би хүртэл өглөө. Унаас наахтай ажиллаад харчаад маргааш шүүхийн хамт ууланд гарах уу? Оо тийм үү. Өөсөө нөгөө агаарт гараад тэрэлж мэрэл санзаа манзаагийн амралтын үнийн дийлэх юм биш. Үнгүүгээр нь автобусын цугаа богдуул руугаа гардыг юм уу гэж бодоод байж. Тийм одоо нэг жоохон хоол унд бэлдээд өглөө эртгэн шүү босоод автобусанд намжихаас. Тэгэхгүй бол миний энэ цээж нэг бишээ ингээ байнга ингээ бүтэн амьсгаа авахгүй цаа хонголгож угаар үнэрцээр агаад бүр амар тархлаагүй болж байгаа шиг байна өө. Байна уу? Байна. Найз нар гэрт ирсэн чинь галт хийх юм бидгүй. Тий, миний 20 цас илчдэггүй. Харин найз нь 5 шатаа нүүрс авах гээд. Тий, өнөөдөр харин гадаа утгаагүй юм шүү. Тий. Арай бага шүү дээ.